Хүний амьдралын богинохон тийм хүчүүд байгаа да. Жишээ нь анхны очир дараалт зогсох ч юм уу, эсвэл юм хүлээгээд суух ч юм уу, найзаагаа кофе шопт кофе уух гээд хүлээж авахтаа суух ч юм уу. Тэхүүдээ магадгүй дандаа уцаа оролдмоор санагдаад тэгээд тэрнийхээ дараа бас хитрхи олон мэдээлэл авчлаа да. Тэгээд яасан хэцүү юм бэ? Уцаа хитрхи оролдоод байна уу да гэж бодож байгаа бол магадгүй энэ аргыг ашиглаж болох байх гэж бодож байна. Эхний арга нь бодлоо ажиглах арга байгаа. Яг зүгээр юмаа хүлээгээд байж байхдаа орж ирсэн бодлуудыг орж ирэхийг нь ажиглаад зогсох гэх юм уу. Тэрийгээрээ яг надад ямар бодлууд орж ирж байгаа вэ гэдгийг ажигласнараа өөрийгөө таних, эсвэл бодлуудаа таних, бодлуудтайгаа эерэг харилцаатай болох хандлагыг маш бага багаагаар суулгах бас хэрэгтэй байхаа гэж бодож байна. Магадгүй бодлоо шууд барьж авч чаддаггүй байсан бол ямар нэгэн юмыг хүн олон хийхээрээ сайжраад байдаг да. Бодлоо бүр улам хурдан барьж авч чадах ч юм уу. Магадгүй тэр арга маш уйдгартай байх юм бол ийм жижигхэн дэвтэртэй болж болно. Энэ дэвтэр дээр би уншсан номнуудынхаа дахиж санамаар байна гэсэн хэсгүүдээ ерөнхийдөө бичдэг. Яг бичлэгэн дээр жоохон том харагдаж байгаа ч гэсэн нэлээд жижигхэн дэвтэр байгаа. Жишээ нь нэг иймэрхүү жижигхэн бичсэн. Жижиг зан дээр олон мэдээлэл багтаахаар гой санагдаад идэг гэх юм уу. Жишээ нь энэ дээр ингэж байна. Сэтгэлийг амарлуулах арга бол ямар ч бодол санааг бүү шинж. Шинжлэл эхэлмэгт сайн муу бодол хэмээн бодлоо ангилж, сайныг нь дэвэргэн, мууг нь над үзэхэд хүрнэ. Бодол санаагаа бүү тоо. Үл тоох нь үнэлэмжээ сангижрах арга гэд энэ маань Дарма Бат2 гуайн өнхөөр савлсан мөнхөс гэд маш гоё номны хэсэг байна. Энэ дэвтрээ эргүүлээд байж байхдаа зарим хэсгийн юмыг нь мартцсан байдаг л да. Жишээ нь цод хүний үйлдэл та гомдсон бол яг тэр хүн гэхээс илүү та юунд гомддог вэ? Таны ямар шархыг хүндсэн бэ гэсэн тэрийг таниулж байгаа хэрэгсэл болгож бас харж болно гэсэн нэг хэсэг байсан. Тэрийг бүр мартцсан байж байгаад зүгээр л юм хүлээж авахдаа энэ дэвтрийг эргүүлж авахдаа дахиж олж харсан гэх юм уу? Ийм хоёр арга байна.